Сантраа. За. Юу яа? Антертаймент. Вашингтон хотын дэрэгдээс анхныхаа бичлэгийг хийж та бүхэндээ өргөх гэж байна. За. Банзрагчээ төвшин баяр. Яг хүмүүс тэгээд Бобил гэдэг. Бобил гэдэг. Одоо хэдэн жил болж байна Боби? 17 жил болсон байна. За. Тэгээ 17 жил гэрлүүгээ харсангүй гэрээх санаж байна. Гэхдээ яг 17 жил болоход гэртээ ярих боломж олдсонгүй юу? Өө тэгэл нэг чинь ингийн асуудал ахгүй. Ганцхан минийх бүгд л юу гэдэг баха. Тийм үү. Ер нь бүгд ч байх. Тэгэл ихэнх нь байдаг. Тий. 17 жил бас яг баггүй хугацаа. Гэхдээ өшөө юу ч байх шүү. Өшөө зөндөө тийм хариагүй усууд зөндөө байх шүү. Эцэг ихээ хараагүй. Тий. Хол байсан. Зарим нь ч тэгээд бас нэг харахгүй алдсан тохиолдлоос их байгаа шүү. Тий. Тэр л жоох одцсон хүмүүс тэр л жоох хэцүү. Бусдаар бол айгүй тий. Харин тийм ягаал. Нэг хүн зүйл биш шүү. Угаас л амьдрын шүү. Тэгэл. Тийм ээ. Би тэр зүгээр яг ажил дээр ороод ирлээ харин тий. Яг ажил дээр чүр илгийн юм байна да. Яах вэ тий. Байгаль нь тий. 17 жилийн өмнө яаж нэр ямар чумаар орж ирв? Үдчил орчихно. Тий боллоо штэ. Тий. Би нэг урд хэсэг нилээ олон жил сурсан юм аа. Тэгээд урд гэдэг нь хятад. Тий хятад тий. Урагшаад. Ямар мэрэж. Цинтав гэдэг нэг пип байдаг штэ. Тий. Чиндав гэдэг. Чиндав батад. Тий. Би өнөөдөр би дээр үтсэн штэ. Их олон жил би тэнд сурсан. Германы юу колони Европ явтаа штэ. Европ соёлтой. Айгуу гоё штэ. Тий. Би дээр очиж штэ. Соёл нь гоё, хүмүүсийн соёл нь гоё. Айгуу гоё газар штэ. Тий. Тэнд их утсан. За. Тий, тэнд сургууль сураад нэлээд байж байгаа. Тэгээд юуны ямар мэрэгчлэр? Уул нь инженерээр сургасан натал очсон. Тэгээд юуны? барилгын инженерээр. За. Тэгээд болоогүй. Тэгэл болоогүй ч байхта тэгэл чадаагүй. Тэгэл юугаар сурч байгаа л өөр мэрэгчлэр сураал. Тэгэл тэр аваасаа байж байгаа. Тэгэл нааш ирсэн. Нааш ирэхин тулд чи би чи яалаа. 7 удаач л 8 удаач л орсон байдаг шүү. Би ч дөө. Тий. За. Тохой ч нэг юм жилд нэг ордог байлаа шүү дээ, тий. Нэг ороод дахиж орох хэрэгтэй. Хар дарчдаг, тий. Тохой ч тийм байлаа шүү дээ. Хар дарчаад дараа дахиад жил хүлээж дээ. Тэгээд нөгөө урд зурж байхдаа нэг босч ирэл нэг ордог гардггүй. Хамгийн сүүлд ч бас урд тойноос урд моддаас нэг юу оруулж ирээд сэлбэг оруулж ирээд нэг том ахтайгаа нэг жоох юм хийгээд тун аштайхан болцсон байсан юм аа. Тэгээд элчинд орсон чинь элчингийн нөхөр яваад орсон. Би ч тэгээ ямар хэл мэдэхгүй юм чи англи мэдэхгүй шүү дээ. Орсоор л нэг хятадаар л нэг юу болох бас биш. Англисан мэдэхгүй. Тэгээ яваад орсон чинь юм асуух гэдэг. Тэгэхээр л за юугаа өгчөө нэг орчуулагч дуучгаад орчуулагч нь хөрөөд ирэхээр за юу виз өгөхгүй бол тэгээд бошуухан намайг гаргачихаа би угаасаа завгүй байна гэдгсэн чинь 8 дахь тэр дараа гарцсан шүү дээ. За. Тэгээд хэдэн жилээр дардаг байсан бэ нэрээ? Янз. Минийх чинь 6 сараар дарсан баха. Миний яг дээдлээ ах энд амьдэрдэг. Манай эртний өмнө буюу 1900 хэд хонд ирсэн баха. За. Эсвэл манай эрэнд чирлээ 2000 оны ихэрчлүү тэр ирсэн байсан. Тэгээд манай бэрэгч тэр хоёр энд байсан. Тэгээ энд ирээд илээрөө эндээсээ илээд очиод тэгээд нэг эн чинь нэг виз мэдээ солиулна шүү дээ. Нөгөө ямар сургалтаар ирсэн хэл угаасаа мэдчихгүй байсан чи. Тэгэл энд ирээл баруун өргөт очиж нэг 2 жил хөгжилтэй. Анх ирчээд баруун өрг яваад тэгээ баруун өргөт нэг хүн танихгүй. Тэгээ нэг 260 төгрөг гэж нэг доллар шүү дээ тий. 260 төгрөгтэй онгоцныхоо филетээ аваад баруун өргөлөө нисэл. Тэгээд монголчууд хаана амьдардаг гэхэлэр Корей тавд амьдардаг гэд хүмүүс яриад тахлаар автобусанд суугаа Корей тавд очиод. Тэгээд хэл мэдэхгүй тэгээ яаж ядсан олж суугаад. Тэр чинь нөгөө Корей тавд нэгэ бичсэн байгаа юм чи. Тэрийг бол уншин шүү дээ. Тэгээд тэр автобуснаас суугаад Корей тавд дээр очиод тэгсэн чинь миний багын найз надаас нэг ах одоо инхтер гэд мөнх хотын инхтер гэд одоо
Миний хуучин Төмөр замын 42 дугаар байранд манай 2 давхартай байхад 2 давхрын 2 давхарлуу гарах баруун гартлын хаалгатай байхад тэдний 3 давхрын 100 гартлын хаалгатай. Тэгээ хуучин байрны чинь хаана анаараа нийлэн шүү дээ. Тий. Тэнд байдагс надаас нэг 2 ах. 3 ах залуу 2 ах залуу ч тий. Тэр зайлвал намайг анхал зайлвал тэгэл ажилд авчиж оруулаад тэгээд энд чинь ах чинь байсан гэсэн тэр ах дээр миний яг дээдлийн ах энд үйд. Гэтэ ах тэгэл залууч байж зөрүүтж байж тэгэл тийш явчихгүй ганц ич байсан. Тэгээд тийш тэгээд тэнд нөгөө нөхөртөө ягаад тэр манай инхтер төрөө намайг ажилд оруулаад. Тэгээ ажилд оруулсан анхны ажилд оруулсан нөхрийн ажилд оруулсан чинь босс нь хөвгөлтэй Марокко нөхөр байлаа. Ахмед гэдэг. Марокко нөхөр ихгүй. Тэгээ ах чи чамайг хин гэдэг гинэ гэд манай хэллэр би баяраа гэсэн ихгүй. Тэгсэн чинь Боби гэхлээр за Боби гэ. Тэгээ Боби явчихгүй. За. Тэгэл тэнд 2 жил байж байгаа. Тэгэл энд ирээл. Тэгэл энд ирснээс хойш тэгэл барилгын ажлыг хэл тэгэл. За ер нь барилгын ажил ер нь би ч эрх зүйч амтан тэгээд одоо барилгын ажил хийгээл явчих. Эрх зүйчээр хил шаардлагатай л да тий. Анхнаасаа явах хэрэгтэй юм билий. Тэр нөгөө нэг юуг чинь шилжүүлэх хэрэгтэй юм билээ шүү дээ. Кредит чинь. Тэгээ байхгүй юм чи. Тэгээд юу би зүгээр нэг хүмүүс нэг юм ойлгоод байдаг шүү дээ. Америкт байдаг гэхээр л ял ингэж боддог шүү дээ тий. Ер нь мөнгө төгрөг хэр цоглуулж байв. Тэр үеэс эхлээд тий яг ер нь зорилго юу байсан бэ анх энэ чи ер нь амьдрий гэж бодсон уу мөнгө төгрөг цуглуулчаад Монголд очиос илүү сайхан амьдрий гэж бодсон уу би чи ер нь зүгээр ирээл буцъя гэж бодчихсон шүү дээ анх ирээл буцъя гэж бодчихсон мөнгө чи гэж бодоогүй гүүг тийм байхгүй тэгэл анх ирээд буцъя гэж бодчихсон чинь манай мам одоо миний ээж байхгүй тий мам одоо намайг мам үлтгэл тэгэл за гэл тэгэл үлдсэн шүү дээ тэгээд мама амьдралаа зохиол гэсэн. Тий. Би чинь намайг эмээ бас ер нь төлөв хоёр ажилласан харин тий. Тийм. Тэгэл мам ичэн үлтгэл тэгэл за зүлтэл тэгэл хэсэг байж байгаа л тэгэл тий ер нь тэгэл Монгол руу буцчихсан чи машин тэрэгч аваачаад зарцсан ч байх шиг тэгээд за би ч угаасаа хэрэггүй юм. Тэгэл энд байж байгаа л тэгэл наашаа ихтер байгаагүй шүү дээ. Байгаагүй. Тэгээд би чинь жоохон бүтлгүүлж байгаа. Тэгэл маантайгаа танилцал. Тэгэл миний маан зэлцүүл өөрх юм. Тэгэл хоёр хүүхдтэй болоо. Тэгээд тэрнээс хойш л одоо энэ чи суурчлаад. Одоо тэгээ хүүхдэд авахгүй бол тэгэл одоо хэд хүүхдтэй вэ? Хоёр бацсан байна да. Хэд хэдтэй 12-той 8-тай 2 бацсан. Ер нь зарлага хэр зэрэг гэх юм. Хүүхдүүдэд ер нь. Манайд бол ер нь хотод бол Монголд бол ер нь хүүхдүүдийн сургууль гэж ер нь бас зарлага өндөр шүү дээ. Ер нь хаач өндөр л байдаг баг. Тий энэ яг зүгээр хичээлдээ ингээл яваал буцаад ах юм бол нэг юу зарлагсаад ах юм байхгүй. Гэхдээ заавал нөгөө тодорхой насанд хүрсэн цагаас хойш гэртээ ганцаараа байж болно. Тэр хүртэл гэртээ ганцаараа байж болохгүй. Жишээ нь 12 настай хүүхд бол гэртээ нэг 2 ч юм уу 2 цаг гэртээ баг шүү тий. Бараг цаг 30 ч юм тэр явчихлаа. Манай хууль Мэриленд хууль бол тийм бил. Тэгээ 2 цаг гэртээ л байж болох. Тэрнээс баг хүүхдүүд бол гэртээ ганцаараа байж болохгүй. Тэгэхээр ээж аав хоёр айл нэг заавал гэртээ байх шаардлагатай. Заашгүй. Тий. Тэгэхээр эхнэр байна уу? Ээж ч юм уу аав ч юм айл нэг заавал ажил хийхгүй хүүхдээ авах нь шүү дээ. Заавал тийм байх хэрэгтэй. Өглөө авах уу гэхдээ тэрнийхээ үе мэдгүй тийм байхгүй. Тийм сонсоогүй. Манай том болох тэр 12-т өглөө 6 өнгөрөөж 7-гийн үед босоод 7:20-д сургуультай явал өдөр 3 үед гэртээ ороод ирнэ. Манай жижиг болохоор 8-9 үед хичээлдээ яваад тэгээд 4 цаг үед ороод ирнэ. Тийм тэгэл тэгэхэр чин өглөө 7 цагт заавал гэртээ байх хэвээр. Биш 9 өнгөртөл гэртээ байх хэвээр. Тэгээд
3-аас өмнө гэртээ ирэх хэрэгтэй болчих. Тэгээ тийм дураараа цагаар ажилладаг юм гэж мэдгүй байж болох л багтаа. Гэтэ манад л тийм боломж байна. За. Тэгэд ер нь энэ 17 жил барилж Мэриленд энийг очтдаг байсан шүү. 2 жил ч үлээ 3 жил ч үлээ манайх энэ Арлингтон гэдэг одоо та нарын очих газар. Манайх тэнд байсан. Тэгээд хүүгээ анх томьёогоо төрөхөд л хань бит хоёр хоорондоо ярьж байгаа л за хоёулаа ер нь ингэж байр түрээсч амьдрахын оронд хүүгээ явуулж тэр чи бас золио гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Хүүхдээ Монгол руу явуулаад хоёулаа төлөвлөж байгаа юм чинь. Тийм хүүхдээсээ хол байх ч бас онцгүй шүү дээ. Өчөө шүү дээ тий. Тэгээд хоёулаа хоёулаа золио гаргаа явуулчих. Тэгээд эргээд ирэхтний орсон байртаа болсон байдаг. Тэгээд зүтгэсэн үү? Тэгэл нохоо хаа хинчтэй хайшаа тий. Тэгээд нэг зүтгээд нэг үзэл тэгэл яг хүүгээ сургуульд орохын 3 нас хүрэх өмнө би Америкт анх ирэхдээ 5 сарын 21-нд ирсэн. Тэгээд хүүгээ 3 нас хүрээд яг сургууль орох 4 нас хүрэх үед нь 5 сарын 21-нд бид нэр Америкт орчихсон. Тэгэд яг бэлэмбэр төлж авах гэж байхгүй ч тий. Тий зээлэр шүү дээ. Зээлэр шүү дээ. Одоо тэр зээл бэлэмбэр авч болно шүү дээ. Мөнгөнд байвал авчих шүү дээ. Гэхдээ чамд тийм боломж байхгүй тий. Тий ер нь байхгүй шүү дээ. Яг нэг манай нэг сонсогч одоо ингээ бид тэр ингээ үзэх юм бол тий хүн тэгж бодно шүү дээ. Хэдэн жил ажиллаад Америкт шууд байртаа уртсан байна гэж тийм ээ. Тэгтэл чинь миний очдог айлын гэрүүлийн хүмүүс бас моргичийн зээлээр 30 жилийн удсан бол би ч ойлгоно л тоо. Ер нь ойлгоо шүү дээ. Ямар хүн болоод байгааг тийм. Тийм тэгдэг юм байна. Тийм. Тэгэхээр тэрний жоохон хүндрэлтэй тал мал ер нь хэр зэрэг хүн тусуу. Ер нь моргичийн зээл танаа гэрүүлд. Тоо ярил уулна гой тоо гарч ирнэ л дээ. За. Тийм тоо ярих юм бол одоо жишээ нь хэд ч үдгийн таракын төвдөгчүүд юм уу барилгын ажил хийдэгчүүд юм ингээд 5,000 төгрөг төгрөгчүүд доллар төгрөг 5,000 төгрөг аавна 10,000 төгрөг аавна сарын 5,000 төгрөг 10,000 төгрөг гэдэг нэг шилжүүлээд үзчих аяга гой тоо гарах л байх л та. Мэдээж. Тийм. Тэгэхээр нөгөө жишээ нь одоо 5 жилийн коронавигийн өмчтэй үү? 18 онд. 18 онд чинь Арлингтоны амьдардаг байрнууд чинь 2 өрөө байр чинь 1800 сарын 1800 төгрөг байсан бол одоо 2800 хавцаа болцсон байна уу? За. Бараг 3000 хавцаа болцсон байгаа шүү. Тэгэхээр чин нөгөө заах 5000 төгрөг олдог гэж бодъё л да тийм ээ. 5000 төгрөг 7 хоногт нэг удаа Costco орно. Биш 2-7 хоногт нэг удаа Costco орно. Багаар утахад нэг 400-аас 600 төгрөгийн хооронд юм аав. За ингээд 600 төгрөг нь байхгүй болчихлоо шүү дээ. За тэгэхээр нөгөө 5000 төгрөг за тэгээд 600 ч байхгүй болчихоор дээрэс нь байрны түрээсгээд нэг 2500 төгрөг ч юм уу. За 2500-аас нэг 3000 төгрөг ч юм ингээ яваад чинь. Тэгээ ингээ 3100 төгрөг нь байхгүй болчихлоо шүү дээ, тийм үү? Тэгээд машин чинь заавал нөгөө даатгалтай байх хэвээр. Хэрвээ зээлээр авсан бол мөнгө төлөх хэвээр. Тэгээд даатгал чинь сарын нэг 200 300. Тэгээд тогны мөнгө юу ч үгүй тийм ингээл хэрэгтэй хэрэггүй юм явсаар бол тэгэл нэг яддаг шүү дээ. Ер нь 300 500 төгрөг цааш хийж чаддаг юм уу? Битгэхгүй баха. Тийм үү. Тийм баха. Тэгээд ер нь яг нэг байнгын ажил гэж байдгүй. Яг ингэж байгаа. Ер нь байнгын ажил гэж байдгүй. Одоо би бодохдоо энэ бол халтурын ажил гэж бодод шүү дээ. Юуны аваад чих юм байна ч юу? Ер нь юу шүү дээ. Байнгын ажилч одоо хоолны газрууд л байнгын ажилтай байдаг. За. Тийм. Одоо хоол чи ер нь угсаа ханч тасрахгүй шүү дээ. Хоол тэгээд нөгөө одоо тарагч бас хэцүү шүү дээ. Яг нэрээ ярил. Тийм үү. Тий хэцүү. Яг тогтмол ер нь бол тогтмол талдаа гэхдээ бас тэгэл хэцүү. Жишээ нь миний яг дээдлэх байдаг гэсэн шүү дээ. Манай дээдлэх чинь одоо л хамаг юм л найруулдаг юм баггүй. Тэгэл үлдсэн эдэн нөхдүүд нь энэ тэнд очиж тарж ажиллаад манер цаашаа хүмүүстэй уулз ажиллаа зараад тэгээд нэг цагаан нөхөр байгаа, нэг бор нөхөр байгаа. Тэгээд нэг хоёр итал байгаа. Тэгээд тэднэр нь ажиллаа зараад тэгээд манер ерөөхдөө толгоолол
ийм ярьж болчихно уу? Энд ч одоо ажил. Үгүй яах хамаагүй юм. Тий. Тэгэл тий. Анх манай хөвгөлтэй. Тий зүгээр яагаад өнөөдөр ингэж хоёулаа ярьцгаа гэж байгаа юм бэ? Зүгээр яг бодиттой амьдрал ярих гэж байгаа шүү дээ, тийм ээ. Америкт амьдарч байгаа, тийм ээ. Нэг Монгол залуугийн зүгээр бодиттой амьдралыг л сонсомоор байгаа байхгүй юу? Тий, тэрнээс биш ингэж одоо тэгсэн ийм амжилтанд ингээд төрсөн гэсэн амжилтын түүх бол биш шүү. Тийм ээ. Яг магадгүй амжилтанд төрсөн бол амжилтанд ингэж хүрлээ, тийм ээ. Ийм байна. Гэхдээ ер нь би тэгж боддог юм аа. Ер нь нэг хүмүүс нэг юм илүү зүгээр төсөөллөөр бүх юмыг, тийм ээ. Төсөөллөө ингээд үнэн гэж бодоод байдаг, тийм ээ. Тэгэхээр яг нэг божит амьдрал чинь бас нэг арай өөр байдаг шүү дээ. Түрүүн хоёлаа ярьсан шүү дээ. Нэг тоо бодохоор айгүй амархан. Тоо бодохоор чинь боломжтой санагдаад байгаа боловч яг юугүй явах юм бол яг яг хамгийн энгийн жишээ нь ийм л байгаа л ингүүл илүү амархан ойлгох болох. Гэтэ яг би нэг юм зовоод байна гэж яриаггүй шүү. Тийм ээ мэдээж зовоод байвал мэдээж тэгээ бөөний ярьж болно шүү тий. Хангалттай ярьж байна. Гэтэ нэг санаа нь ийм баггүй. Одоо жишээ нь 7 хоногт нэг 7 хоног байгаа шүү дээ тийм үү? 7 хоногт за 3 ч юм уу. За дээхэн үед бол би бараг л бүтсэн өдрөл хүүхдээ хардна гэд нөгөө царай гардаг гэсэн. Өглөө унтчих гараа авчина. Орой унтцсан хүн харин. Одоо жишээ нь манай хоёр бол одоо яг унтж байгаа. Гэхдээ өглөө намаа гарахад бол манай хоёр унтчихсан. Тэр би чи өглөө босоод ханага нэг үнсчээл хоёр хүүхдээ нэг үнсчээл унтчих нь үнсчээл гараа авчихсан шүү дээ. Тэгэл орой яваад ороход унтцсан. Тэгээ манай хүн намайг хүлээгээл л чинь тэгэл хүнтэйг орол. За яасан өнөдөр хичээл навна. За бараг тэгж асуухгүй дээ. Тэгэл яаж чинь дажгүй юу гэл тэгэл чи үзэгдэж шаардахгүй маа гэж заримдаа хэлнэ. Өдөр чи аргагүй шүү дээ. Чи үзэгдэхгүй байгаа юм чинь. Тэгэл зарим үед яасан ядарсан уу яа гэж асуув. Тэгэл тэрс тэр хоёр хөөхт одоо ер нь хэцүү шүү дээ. Яг тэгэл харагдсан өдрөө тэг харсан өдрөө л хүүхдүүдийг л яаж нээж гэн хичээлэн сайн бол гэнүүхээс шүү дээ. Бус өдөр ер нь тэгэл харахгүй шүү дээ. Тий угаасаа байгаа нь үнэн л тэр юм чинь. Бус хүмүүс ч бараг ялгаагүй бах уу. Ер нь л байгаа нь л тэгээд яг ингэж заримдаа чи яг ингэж ер нь амьдралдаа ер нь хэр зэрэг сэтгэл хангалуун байна. Ер нь эсвэл заримдаа энэ би яах гэж ингэж одоо ингэж хөтлөө ингэж зүтгээд байгаа ингэж бодох уу гардаггүй. Яг одоо ч төгч гарчлаа тэгээд хуучин бол арай залуутай бас нэг ганц хоёр удаа бодчихсон. Одоо ч нэг бодох байсан. Тэр чинь нөгөө нэг хариуцлал хүүхд гарч тэгэл хариуцлах шүү. Тийм одоо хүүхдийн төлөө амьдарч байна те. Өр хүүхдийн төлөө бас хариуцлага тэгээд шүү дээ те. 100% бол биш л те. Гэтэ ер нь бол тийм ээ тий. Ер нь бол тий. Тий хүн тий ер нь тэгээд одоо юу та хоёр одоо хэр зэрэг зугаалах боломж гарах уу? Яв штэ. Явах уу те. Тий өнгөрсөн жил тий ер нь жилдээ нэг болж өгөл явах сонирхолтой. Гэтэ ер нь явна юм. Чинь баруун өргөлөөнийг явчихна. Ер нь ихэнхдээ ер нь тэгэл Флорид бол явна. Тэр нөгөө нэг юу гэдэг чинь нөгөө Майами бич. Майами бич. Тий тэр Майами биш л дээ. Яг тэр нэг Флоридагийн тэнд нэг Clearwater гэдэг нэг гоё. Clearwater ч одоо юу гэдэг нь цэвэр ус. Амар тунгалаг тий. Нэг анхны удаа очиод нэг хүүхдүүд нөгөө нэг усан тоглож нэг яхагаас хаврах жижиг юм шүү. Хүүхдүүд нөгөө нэг тэнд ингээд далайн хэрэг дээр ингээд ус руу ингээд үсрэл ингээд давлахаар ингээд үсрэл тоглоод тэг ингээд харж байсан чинь үсрэн чинь нөгөө хоёр хөл нь ингээд гоцгонч харагдаад за тэгээ би ийгээд ийм болохоор нь ингээд нэрлэлсэн юм байна. Цэвэр устай далайн хэрэг нэрлэлсэн юм байна гэж бодсон. Тэр нөгөө үсэрсэн чинь хөл нь ингээд нөгөө нэг үсрэхээр хөлж тэгээ хөл нь годгоноо харагдаад баг. Тэгээ ийм тунгалаг устай юм байна ш. Тэгээд тэгж нэрлсэн юм. Тэгэл ер нь тийшээ явах жоох сонирхолтой. Юу гэхдээ тийшээ жилд нэг явдаг гэсэн те. Тэгэхээр тийшээ явах мөнгө ихгүй. Би зөвхөн одоо санхүүгийн асуудал асуух гэж штэ. Тэрэнд мөнгө юу цогдуулж тийм ээ хадгалж тэр аялалд явдггүй эсвэл за те өнөөдөр энэ мөнгийг аваад те шууд ингээд өөрснийхөө
Одоо цогдуулахгүй зүгээр шууд явчихдаг үү гэж л асуух гэдэг л да. Анхны 5 жил бол хоримтлал байхгүй. Аха. 10 жил жоохон хоримтлалтай болно тий. Тэгэл тэрнээс дэш ер нь жоохон хоримтлал үүсгэн. Тэгээ угаасаа 12 сарын төгсгөлөөр ажил байхгүй болчихно. Гэртээ байсан ялгаа байхгүй. Тэнтэй байсан ялгаа байхгүй. Тэр хичнээн зүгээр энэ бол яг л амьдрал асууж байгаа болохоор би зүгээр үнийн асуумаар байна. Тийм ээ энэ чинээс 2 хүүхэдтэйгээ 7,000 ч юм уу 1500 төгрөгөөр тий. Дөрүүлээ явчихна. Тийм дөрүүлээ явчих. Тэр гайгүй байна те. Ингээ юугаар бол буудлаа бол жоохон үнэтэй байж магадгүй баг. Тэгэхээр санхүү талдаа би бас жоохон мууш нөгөө манай гэрээ санхүүг манай хүн хариуцдаг болохоор. Гэхдээ ерөнхий утга нь бол юм ба. Өдрийн нэг 100-аас 180-аас нэг 200 төгрөгөөр нөгөө нэг юм хаус рентл Airbnb-гээр тэрийг рентэлчдэг. Тэгээд нэг таун хаус ч юм уу рентэлчгээр нэг 200 төгрөгөөр ч юм. Тэгээд 5 хоногор чинь ойролцоогоор 1000 ч юм уу 1500 чинь. Тэгээд ирэх очих. Яг манайх ер нь машинтайгаа жоох явах дуртай. Тий. Би нэг юм битүү газар байх жоохон одоо юу гэх юм айц юм уу нэг тийм жоохон онгоц цус жоохон дургуйч юм уу ааш мэдгүй нэг жоохон тавгүй дургуйч бишэлтэй яг нэрчэлтэй зүгээр ихтэй жоохон мэдгүй хашрч юм уу тийм нэг жоохон тийм. Тэгэхээр ер нь нэг $2000 $2500 ч юм уу 3800-аар тэр авцсан. Тийм үү. Тийм. Машины бензин чинь тий 12 цаг. Тэр идэж уух юм оруулаад штэ. Тэгэл очиод угаасаа ресторан болгоо ороод тахгүй шүү дээ. Тэгээд болж үл гэртээ хоолоо идцгээч. Тэгээд Costco гэж нэг саах юм. Costco-гоос очиод маха авчин. За нэг ганц 2 өдрийн хүүхдүүд пицца идэх дуртай юм чинь Costco-гийн пицца аваад хүүхдүүдэд аргалчин. Тэгэхээр чин тэгэхээр тэр хоол хүнснийхаа бүх зүйлтэй ороод нэг $1800 багтчихна гэсэн үг үү? Тий, ер нь тэр хавцаал байдаг. За. Тэгээд тий. Тэгвэл жилд ер нь өөрсөндөө тэгвэл нэг $1800-аас $2000 бол зарцуулчихна. Зүгээр нь яг манай гэрийн хувьд тий танаа гэрийн хувьд тийм ээ. Жоо илүү ч байж магадгүй. Тийм баг. Үүл болж өгвөл манай энд чинь нөгөө нэг бид нар чи Монголоос ирсэн юм чинь нөгөө цаснд дуртай шүү дээ. Болж өгвөл бас цас руу явах сонирхолтой. Хоёулагийн нөгөө нэг яриа энэ мөнгө рүү явах чивэл би тэрэн лүгээ ярьж болж чинь үгүй хамаагүй зүгээр хамаагүй тий мөнгө шэн тэгээд одоо би бол ингээд наанаас нь хоёулаа мөнгө сая нэлээ ярьчтай шүү дээ тийм ээ мөнгөний асуудал тийм ээ яг хөө эн чинь яг нэг амьдрал юм чинь мөнгө юу гэдэг хүмүүс сонирхолтой байж магадгүй үнс одоо ингээд би ингээд бичлэг хийх юм бол мөнгөний юу үнийн дандаа харьцуулж ингэж бичлэг би Costco-гийн би бичлэг хийгээд одоо юм байна гэж би тавьж нөө бичлэг үзэж байхад ингээд үн харуулвал надад их шаштайхан санагддаг байна. За. Энд чинь тийм үнэтэй юм байна, ийм үнэтэй байна. Мэдээж авдаг цалин өөр тийм ээ. Монголтой харьцуулаад бол багад юм бол биш. Яруул чинь тий биш байхгүй юу? Тий. Зүгээр яагаад тэр үннийг харуулад ингэх юм бол ер нь ийм жишг бараа дэлхийд тийм үнэтэй байдаг юм байна. Тий дэлхийд тийм ээ юу дэлхий хамгийн ингэ шүү дээ. Монгол дэлгүүрт нэг лаз пив дээр зарагддаг. Нэг лаз пив. За би нөө пив болдог пив ер нь ойролцоогоор за нэг 4000 5000 төгрөг багдаг баг шүү. $1 хэдэн төгрөг юм? 3600. За $1-оор нэг пив авч явах нь шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. За боли төгрөг 25-аар нэг пив авч явах нь шүү дээ. Энд эзэж төгрөг 25-аар пив авахгүй байх. Тийм үү? Тийм шүү дээ. Юу гэж хамаагүй илүү үнэтэй юу? Үнэтэй шүү дээ. Харин тийм. Тэгээд зүгээр хамгийн энгийн жишээ юм багхгүй. Тийм ээ. Тэгэхээр Монголд хэдэн төгрөг юм? Тий. За энэ бол одоо нэг зүгээр захын дэлгүүр авах шүү дээ. Тийм. Захын дэлгүүр авах чинь төгрөг 25. Төгрөг 25 л байхгүй юу? Гэвч чинь доллар 25 л байхгүй юу? Тийм байна. Тий доллар 25 ч хэдэн доллар хэдгэлээ 3600 шүү дээ тий 3600 тий тэгэл 4500-аар л авч явж шүү дээ тийм байна. 4-ний 1 чинь 3600-ын 4-ний 1 чи хэдий. Тэгэхээр энд бол хэд дээр ах вэ? Харин тий 4500 төгрөг. Тийм үү? Тий. Тийм. Тий төгрөг 25. Тийм байна. 4-ний 1 чинь
904 үржүүлэх 4936 гэдэг чинь 3600 тийм болгоно одоо явж байгаа зүгээр ингээд тий сонирхоод явж байгаа одоо хүмүүст бол энэ бол аюу үнэтэй тусах байхгүй ажил хийж байгаа хүмүүст бол энэ бол тий ажил хийж байгаа хүмүүст бол асуудалгүй тий яг тэрний чинь хамгийн энгийн жишээ нь энэ багхгүй Америк тэрвээ ажилтал байх юм бол ямар ч л байсан бензинтэй тий ямар ч л байсан бензинтэй ямар ч л байсан хоолтой тэгээ ямар ч л байсан ор хортой яаж хийж байгаа л түүнээс биш тэр хураан гэдэг асуудал бол дараагийн асуудал байхгүй тэр ажиллал байх юм бол ямар ч байсан энэ дөрв бол байж тий гэхдээ ажилда хэдэн цагийн ажил ямар хүнд ажил бас тэр сонирхолтой хураан гэхэр чинь ямар ажил болох юм санаа тий хураан гэхэр чинь одоо чи хэдэн цагаас ажилласан одоо энэ ажлыг ингээд авчиж байгаа юм байна тий одоо нэг айлын таун одоо хаус барьж байгаа юм биш үү үгүй дотор тадаа янзж байгаа юм дотор талын юм янзж байгаа дотор бүгдийн тий тэгэл тий одоо энэ нэг л хэсэгт нь бид хоёр ингээд суугаад байна шүү дээ энэ тий яг бид нар чи энийг засаагүй л дээ энэ том ерөнхий томьёол засаад тий томьёол энэ бол яг байдгаараа байж таа тий тэр том тий айлын үнэн энэ ус алдаал тэгэл асуудал үүсэл тэгэл иншүрэнс нь асуудал болоод тэгэл даатгаланд дийлэхгүй болохоор нь тэгэл үлдсэн мөнгөний хувьяасаа гаргана гэ тэгээд хайгаад манай нөгөө шоп буюу одоо нөгөө нэг шоурум гэдэг шүү дээ тий шоурум чи яг энэ одоо эндээс нэг хэдхэн минут газар байдаг юм чинь 3-4 минут л тэр энд үйдэг тэгээ хамгийн түрүүнд манадаас зөксөөл тэгээ манайхан урж ирээд тэгээ үзээд үнэ тохироо тэгээд манайхан гэдэг чинь барилгын компани гэсэн үг юм шүү дээ тэр тийм байна өдөрт ер нь хэдэн цагаар ажиллах вэ яг ингээд гүрийгээд ажлыг бол миний хувьд дөө тэдний хувьд чиний хувьд миний хувьд дөө одоо шин бид тэр хэдэн цаг ажиллаж за яг одоо тэр их чирээ ер нь юу л байгаа юм л да ингэж л байгаа юм л да ажил орж ирэхдээ миний хувьд шүү дээ одоо бус хүмүүс яадаг юм бэ миний хувьд орж ирэхдээ надад нөгөө нэг төгсгөлийн өдрийг нөхцдөг байхгүй за нэгтгэд ихэлсэн бол за эх 7 хоногийн одоо жишээ нь энэ ажил би 2 дахьад ихэлсэн би эх 7 хоногийн 3 дахь өдрийн нэг заавал дуусгах хэрэгтэй тэгээ 3 дахь өдөр миний харж байгаа бол энэ дуусахгүй тэгэхээр маргааш хагас бүтсэн өдөр тавьтаа очиж уулзсан. Тэгэхээр ажиллахгүй. Тэгэхээр би ажиллаж болохгүй. Тийм болохоор би нэг ахгүйгээ дуудчихж байгаа. За. Нэг ахгүйгээ дуудчихж байгаа. Тэрийгээ дуудаад гуйцсан байгаа. Тэгээд хагас бүтсэн өдөр миний орон хурж ирээд нэг жоохон явуулчих. Тэгээ би 1 дахь 2 дахьд гүрийчгээд ер нь болчих. Тэгээ өдрөө тооцоод мэдгүй. Би л өглөө нармалгүй багт ирсэн баха. 6:20 гээд ирсэн байсан. Тий 6:20 гээд ирсэн баха. Тэгэл зарим өдөрч тэгэл ажил дээр хонжсэн тохиолдолч бас байна штэ. Тий нойргоо 2 хонцсон ч тохиолдол байж л байгаа штэ. Нойргод ажиллаж байгаад ямар ч лсэн зогсоогоор бол унтчих л байсан. Яг ажиллаа хийж байгаад ингээл ингэсэн чинь ээж маам хажуудлаас үрж ирэл хөө юу игээд байгаа юм бэ гэл ингээл сэрэ ингээл ингэсэн чинь яг миний дээт л хөө юу игээд байгаа юм. Тэр оронд нөгөө хүн чинь бас тэг зогсоор унтдгийм байл шүү дээ амар байгаа гэстэй яа. Би хараа би бас тэгвэл нэг юу бэлчгүй. Би ч нөгөө юу цагтай би ч нөгөө амар ингээд Америкт ирээд читгэл хөрөд байгаа шүү дээ. Хижиж ирж байгаагүй төсөөллийн газар ингээд ирчих юм чинь тэгээд манай найз найзын их юмч нар чи надад ингээл байгаа юм чи. Тэгээд үзье тийм газар очиж үзье ийм газар үзье. Тэгээд ирсэн хүмүүсийг манайхан бүгд тэгээд ингээд дагаад үзээд тэгэхэр нөгөө нойр солигдсон шүү дээ. Зөрөө шүү дээ. Тэгээд мэлээ ядластаа мэдж чад үзмээр байгаа шүү дээ. Тэгээд би нэг жорлоо орчод ирээ. Жорлон дээр хүн дагуулаа яваад байдаг. Тэгээд жорлон дээр суудаг байхгүй. Нөө юу л одоо яг суултуур дээр суугаад одоо хүндрэх гээд нь шүү дээ. Бицс гад тэгэлгүй байх. Би засаж байгаа дундчсан гэдэг юм. Тэгээ дээр ядархаа би засаж байгаа дүртэл унтдаг юм байлаа гэж би ч хэлэх гээд байна заяа. Ядархаар чинь тэгэл угаасаа тэгэл би чинь шууд
Ер нь чи трак барьж үзөө. Хөөе. Яг би нэг машин барих дуртай. Гэтэ над тийм боломж олдог. Би орж ирээл тэгэл ер нь энэ барилгын ажлаар дагнчихно. Тий. 17 жил. Ер нь яг 14 жил. Өмнөх 3 жил нь 2-3 жил тэр баруун эргээр жоохон самуурж байгаа л. Залууч үчтэй гэж. За. Тэгээд ер нь ихнэртэй суугаад ер нь л айгуу гоё. За юу ихнэртэйгээ яа танилцав? За энэ танилцав. Аль хотод руу? Энд ч танилцсан. За. Их айх. Тий. Тэгэл маш зөв би хувьдаа бодохдоо ер нь маш яасан зөв тэгээс хэрвээ надад тэг хүн нэг юм за одоо инкерчтэй эхнэрээ магц хэрэгтэй л. Хүн дандаа магцдаг штэ. Чи надад тэгвэл штэ. Хүн хэрвээ ингээд нэг хүн ингээд үхээд дахиад амьдрах хэрвээ ингээд нэг боломж байдаг ч юм уу тийм байдаг бол би хэрвээ надад тийм боломж болох юм би дахиад эхнэрээ хайж болол дахиад би ч их гэж боддог шүү. Нэр шүү. Чи тэрийг ваачтай хүмүүс байна. Надад би дахиж тэр би ч өөрөө жоохон бүтлэхгүй байхгүй. Юу жоохон бүтлэхгүй шүү. Тийм баха. Жоохон бүтлэхгүй. Тэгээд тийм хүмүүс ер нь тиймэрхүү мэрд юм шүү. Өдрөө бинд гэсэн та яасан боловсон юм бэ? Би гайхаж шоконд орж байгаа ч тий. Ер нь тийм хэрвээ надад боломж олцсон би дахиад би энэ тийм тэс одоо яаж намайг ер нь тоосон юм уу аваа суудсан юм сайн мэдэхгүй л үн. Гэтэ ямар ч байсан ийм тэгээд их баярлагдав шүү дээ. Яаж ч яваа. Юу ихтрийн хамаатан шат энд байдгүй эсвэл Монголд байна уу? Байна. Манай хүний яг дээдлийнх нэг чинь байна. Тэгээд үеэлүүд нь Америкт байна гэсэн үг үү? Тий, ер нь тий ойрох юм тэгэл. За. Ерөнхийдөө энэ хаваарал ингээд богнорол 4-5 үеэл байна. Нэг нэрийг хэлэхээр мартаад тэгээ сүулт нь баларсан юм болохгүй тэгээ 4-5 гээл хэлчихээ. Тий. Яг дээдлийнх нэг чинь бас байгаа. Тэгээд за. Энд тэгээд мэдээж төрсөн. Америкт төрсөн 2 хүүхэд чинь. Тий. За. Тий, манай 2 хүүхэд нэг нь Виржиниа төрсөн, нөгөөх нь Балтиморт төрсөн. Тий, Виржиниа. Нэг нь Виржиниа хоспитал төрсөн, нэг нь Балтиморын эмнэлэгт төрсөн. Тий. Тэгэд төрөхөд энэ чинь Америк чинь нэг юу эмнэлгийн юу чинь айгу үнэтэй байдаг те. Албаар тэгэж нэг нь Виржиниад нэг нь Балтиморт гэж байгаа байхгүй юу? Яагаад тэр ямар учраас тийм Виржиниа хоспитал одоо Виржиниад болохоор их ийм Виржиниагийн Fairfax гэдэг нэг одоо county ч одоо дүүрэг юм тий. Тэр болохоор их мундаг дүүрэг байхгүй юу? Одоо Америкийн хамгийн аюулгүй хотынхоо баг номер 1 хавцаа явж байгаа. Тийм үү? Тэгээ манай Arlington гэдээ бас нэг дүүрэг байгаа. Тэр бас нэлийн дээгүүр явдаг. Тэрний эмнэлэгт манай том төрсөн. Хөө янзын гоё. Манай нөгөө баг нь болохоор Балтимор төрсөн. Балтимор бол гинт тэргээр номер 1-т ортог гацсан байхгүй юу? Яаж юу тэгэд манайх нөгөө нэг хүүхдээ явуулчаа тийш нүүчихгүй юу? За. Тэгээ тэнд очиод сургууль соёл нь сайн гэдгээр тийш нүүчихгүй юу? Тэгээд тэр тэгсэн чинь дүүргийн эмнэлэгтээ очиод төрсөн чинь жоохон за бас нэг яриад харч болоог юм даа. Тэгээд нэг асуудал үүсээ. Тэгээд манайх тэр цаашаага тэр хүүхдийн эмнэлэгдлүүд тийш шилжчихэд. Тэгээд тэнд очисон чинь тэнд яасан бас тэгээд жоохон өгүүлээ хэлэхтэй. Тий нөгөө яг эвгүй гэдэг нь харьцаал ярьж байгаа. Тий нөгөө харьцаар хул юм ярьж байгаа болохоос түүнээс биш. Хүмүүс бол сайн шүү дээ. Яг эргэн тойр нэг нь ярьж байгаа болохоос биш. Түүнээс биш. Эмнэлэг бол эмнэлэг шүү дээ. Тий. Арьс өнгөний үйлчлэл их байдаг, Америкт их байдаг гэж байх уу? Зөндөг шүү дээ. Яаж мэдрэгдэх вэ? Би хуучин нэг шууд улаан цай ингээд цагаан компанид ажилладаг гэсэн байхгүй юу? Цагаан компани гэж бодод нэг Америк компани баг дандаа 80% нь одоо цагаан ажиллагууд. Тэгээ тэдний одоо энэ нэг чулуу угаа шүү дээ. Одоо энэ галзуухны чулуу тий. Би энийг хуучин ингээд нэг айл дөрөв тавьдаг гэсэн. За. Тэгээ энэ одоо энэ Southern Maryland руу нэг дахиж чад нэг айлын хаалга тогшоод
Тэгээд авахгүй тэр чинь нэг бидний миний л хийдэг ажил юм. Хаалга онгойлгох нөө сайн байна уу ингээд энэ компаниас явж чинь би ингээд чулуу танаад өнөөдөр инсталл гэж байгаа шүү дээ. Суурлуулна ёстой ингээд гэсэн чинь өөдөөс харснаа. Атаад югаса white company гэж байгаа. Тэр нь болохоор юу гэсэн үг гэхээр би танахыг бодохдоо Америк цагаан компани гэж бодсон шүү дээ. Тас гэж хүү. Вау. Тий. Зөндөө шүү дээ. Тэр нэрхтэй хүн эмхтэй. Ажаа байсан. Ажаа. Яа. Танк гэж хааж байгаа. Тэгэл компани руу зарлаа. Тэгвэл бүтэхгүй мэн. Сая манай нэг хоёр найз Филадельфиагаас яг тэр байсан нэг танил мессеж бичсэн шүү дээ. Манай найз. Тэр Монгол л доо. Тэрний найз нь хоёр ихэр нөхөр гэдэг байхгүй. Хоёулаа цаа. Тэгээд Кевин тэд нар манай дээр тэг манайх чинь нэг Генес гэдэг пип байдаг шүү дээ. Нэг юм хар Генес гэдэг. Тэг Генес ном тий байдаг шүү. Яг тэр нь тий. Манай гэрээс тэр пивний үйлдвэр холгүй байхгүй. Тэр Америк юм уу? Гүүгөө зүгээр энд нөгөө байдаг үйлдвэр нь. За. Тий, тэр чинь бол англи шүү дээ. Холгүй байдаг байхгүй. Тэгээ би нөгөө тэр нөгөө ирсэн хүмүүс манад ирэхээр чинь нөгөө ойрын л нөгөө юм үзүүлэх гээл одоо тэр Филадельфианд юуг үзүүлдэг шиг би тэднэрээ үзүүлэх гээл Мэриленд тэр Генес пивний газар руу оруулаа. Тэгэл оруулаа суулгаад тэгээ хажуудаа ингээд суулгачаа. Тэгээд манай Монгол найз скватерын цаалман тэр хамгийн цаамаа хамгийн цаан суугаад тэгээ хоёр нөхөр нөгөө хоёр цагаан нөхөр суугаад тэгээ би энд суудаг байхгүй. Тэгээ ингээд дөрүлээ игнэлээ баарны урцсан шүү дээ. Тэгээд манай тэр нөхөр чи 12-т одоо ирсэн. Одоо 40 гарсан нөхөр цагаанаар устсаас Америкаар устсаас шүү дээ. Тэр чинь тэгээд өвчөр ярьчихж байгаа. Юмаа захиалаа. Дараагийн хоёроос юм асуугаад тэгээд гуравдах нь дөрөвдөх нь би захиалах гээд ингэсэн чинь над руу харснаа. Чи ус авсан дээр шүү дээ. Би чамд ус өгнө гэж байгаа байхгүй юу? Цагаан сахалтай нэг юм цагаан үстэй нөхөр. Тэгээ би хажууд руу харчихсан чинь нөгөө хоёр ч бүр над руу гахаа хоёр цагаан. Тэгээ би өмнө нөгөө хоёртой хэлдэг байсан байхгүй. Арсангны үзэл ер нь байдгийн шүү дээ. Хаасаагүй л байдаг шүү дээ. Нөгөө одоо болцсон л гэдэг байсан байхгүй юу? Тэгээд чи бодоо. Хүү байдгийн байна гэх. Тийм шүү дээ. Одоо ч гэсэн байж та чи хараа байстай гэсэн. Ямар сони юм бэ? Би энэ бит хоёр хин нөхрийг аваа гараад зөгчгөл гэдэг тийм зөгчгөл. За яах юм бэ? Чи хоёрыг захиалж би нэгийг аваа уучил гэж. Тэгээд тийм байгаа шууд тараад чи ус авах бол гэж. Тэгээд үгүй би чамар үйлчлүүлмээргүй байна. Би өөр хүн дуудаад үйлчлүүлчихгээд. Тэгээд гэсэн чи менежер нь хурж ирэл. Яасан юу болохгүй байгаа. Үгүй би нэг пио авч явахсан танаа үуч надаа ус өгнө гэдэг. Чи согтуу байна. Үгүй согтуу биш. Тэг уугаагүй хам чи угаасаа. Гэрт нэг ороод нэг 2 пио уугаал тэгэл гараад ирсэн. Тэгээ 2 пивэнд ч одоо бас нэг шалпал тэгээд баруун зүүн олохгүй энэ гэж шалтгаан ажиж штэ тий. Тийм тэг цаа. Тэгээ менежер нь орж ирээ. Тэгэл нөгөө хоёр чинь за гарын бүтэхгүй газар. Тэгээ манай 3 бид 4 гараа. Тэгээ гарсан чинь нөгөө хоёр маань яг нөгөө цоомоо болохоор чи мэдээд байгаа шүү дээ. Тэр чи Аз чинь. Тэгээ манай нөгөө хоёр цагаан болохоор гайхал. Ямар сони юм бэ? Үгүй юм байж л та нар мэдэхгүй л бас. Ямар сони одоо чи 21 төрсөн гайхал тий. Байгаа шүү дээ. Яг хаана бас л хамт. Манайх бол ер нь ажил нь урагшаага жоохон хөдөө өгөх юм уу? Ажилтдаг болохоор ер нь тиймэрхүү их бол. Хөдөөл тиймэрхүү юмуд нэг их байдаг гэсэн тий. Тий. Тэр хотод бол том хотод бол ер нь харьцангуй бага тий. Энэ би сүүлд нь ойлгохдоо ингэж бодсон. Энэ хит логикийн хувьд ч бас зөв л баг. Залуучууд гэр бүлтэй болохоос өмнө төв рүүгээ бараад ч амьдэрдэг. Олон нийтэд. За. Хууччул болохоор шууд тэр анхнаа тэндээ байсан нөхдүүд, тэр хөдөөнөө байсан нөхдүүд тэд нэр хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэр жигтэй хүмүүжүүлээд тэгээ тэндээ үлдсэн. Тэгээд ер нь тэр нь ингээд үе дамжаа явчихдаг ч гэдэг юм уу тий. Одоо чинь ийшээ доошоо өрөөд Calvert County гэдэг 98% цагаан шүү дээ. Зөө. Цагдаа зогсоогоор цагдаа зодуулж л. Тийм үү. Зүгдэн шүү дээ. Яалаа гэж бодчих уу? Үгүй тэгэл буу гар мар гэл хил ам ойлголцохгүй. Тэгээ одоо ч яах вэ? Хуучин бол юм тэгэл хил ам ойлголцохгүй. Тэгэл буу хитнэ ойлгохгүй байж байгаа л тэгэл балбалцж байгаа шүү дээ. Гар тийм үү? Тийм шүү дээ. Зүгдэн шүү дээ. Йоо. Тийм Arlington ч бич бас тийм бас
Сонь болсон. Хөгжилтэй юмнууд их болсон. Очиж бас яг ингээд хөгжилтэй гэдэг аюу хөөрхөн хүлээж аваад зөөллөөд те. Тэр би хэл сайттай байсан бол би тэрийг даваа гарчихгүй. Тэгэхээр хиний бүр миний л бүр. Тийм ээ те. Тийм хэл сайттай бол би тэр чинь шүүгтээ сүйд болохгүй. Тэгэл тийм шүү дээ. Чадахгүй даа юм биш. Тэгэхээр чинь тэгэл хөгжилтэй л байхгүй. Хараач хүмүүстээ хувьд ер нь ямар байдаг. Тийм харж найзууд байгаа үстэй одоо. Баг шүү дээ. Яг Америкийн хараач тунгууд нөхөл айл Жамайкийн хар байна. Найжиригийн хар байна. За. Америкч харууд байна. 17 жилчтэй зөндөө найзтай байна шүү дээ. Ер нь хараач тунгууд ер нь харьцааны хувьд ер нь ямар вэ? Чиний найзууд одоо бусдыг болио л доо. Манай ер нь гайгүй. Аа. Тэгээ Азиудтай ер нь гайгүй. Тэр дундаас Жамайкууд бол Азиудад ер нь их дуртай. За. Тэнд ч угаасаа China man гэдэг байгаа шүү дээ, тий. За. China man гэдэг байгаа шүү дээ. Нөгөө хятад очоод ер нь хамаг бизнесийг авсан юм билээ шүү дээ, Жамайкт. Одоо ер нь эзэлж байгаа юм билээ шүү дээ. Тэгээд тэднэрт хятад ер нь мөнгөтэй юм билээ шүү. Тэгээд тэднэртээ ер нь их мундаг юм билээ. Тэгээд тий, Найжири харууд бас гайгүй. Энд төрсэн харууд яг янз янз л байдаг. Зарим ч бүтэхгүй бүтэлтэй ч харууд байна. За. Тэгээ манай нэг ер нь гайгүй. Монголд ер нь хийж очие гэж бодож чинь төлөвлөгөө байна уу? Очоод ер нь одоо яг нөө төрсэн газар очиж уулзмаар. Авчин. Ер нь Монгол руу за яахан яг мөнгө ер нь хэр зэрэг гойдгоо. Тийм боломж ер нь тэгэл хэрэгтэй бол явуулна шүү дээ. Асуул тэгэл явуулна шүү дээ. Сонгох шүү дээ. Би айлын баг. Тэгэл тэгтээ гайгүй. Манайх мам аав хоёр ер нь их гайгүй. Тэгтээ тэгэл яг шаардлагатай бол явуул. Тэгм бол ер нь эн чинь ард үлдсэн гэр бүл хамаатан шатдан тийм ээ. Тийм ер нь байдаг шүү дээ. Тэгэл тийш нь бас мөнгө явуулах. Танай эхнэрийн хувьд бол тийм асуудлууд бас тэр чинь байгаа шүү дээ. Тэгээд маш л байгаа шүү. 50 тэрээс явж таваад нэгээс нуудаг байна. Байдаг охоо мэдгүй. Бодлоо. Гайхаа. Зүгээр шүү дээ. Ер нь тэгэл явуулна шүү дээ. Ер нь тэгэл янз янз л юм байна шүү. Түүний амьдрал янз янз юм дэх болж тийм шүү дээ. Ингэн тэгэн арай тамруулчихсан гэдэг ч юм уу шүү. Яадаг чинь. Тийм бол. За гоё ярилцлага хийж тэгээд элен далгангүй байсан. Өстой их баярлалаа. Манай юу яа яг үздэгөө юу яа интертемтик сая танах чи яс гарсан байлаа шүү дээ. Тэрийг үзэж байгаа тий. За. Тэгээд биднийг дэмжээр яваас. Тэрийг харин дэмжихийн тулд яг дэмждэг би бас ойлгохгүй л. Гэтэ үзчихэл. Үзэл шеэрлэн комент чинь энэ чинь аюу том дэмжлэг байхгүй юу? Комментос бичих хэрэгтэй юм уу тий? Тэгвэл гоё штэ. Тэгээ Америкаш бид нэр одоо үзэж जैन. Гэт бидэрт аюу тийм юу болдог байхгүй юу? Одоо юу гэх юм бэ? Урам зориг тий урам зориг ордог байхгүй юу? Би ч юм тиймэрхүү юмд жоох муу болохоор тэгээд алддаг л байна. Түүнээс яг хай гэж бичиж болно штэ. Бас тэгэл. Тий ямар нэгэн тий амжилт ч гэдэг юм уу тий. Тий. Хай ихлэх чи хариу үсэж байгаа юм шиг. Зүгээр. Тий. Танайхан тий гоё штэ тэр сүүл тэр баахан хуруу таалтсан байсан. Яг нөгөө нэг наашаа гарддаг чи өмнө нөгөө хэд чи юу яажсэн штэ. Хашах одоо Америк явж байгаа. Тэгээд би ойлгохгүй. Явж байгаа юм. За наашаа ирэхээр өдөр хождог юм чи ер нь маргааш ирчих юм байна да. Тэгээ хүлээж жагаад мессежчихгүй юу тань дөө. За өөрсөнд бас баярлалаа. Тий тэгээд хамгийн чухал нь аюу сайхан тийм нээлттэй ярилцлага өгсөн чинь баярлалаа. Тий зүгээр шүү дээ. За тий тэгээд баярлалаа. За ингээд нөө дит Америкийн нэгдсэн Мэриленд тий манайх Мэриленд тий одоо бид Мэрилендэд байгаа тий би одоо хаана байгаагаа ч яг мэдэхгүй байна. Надад Филадельфиагаас аваад тэгээ шууд юу Вашингтон үзүүлнэгээд аваад явж байгаа. Тий бид нар нэг холгоо эдээс нэг 30 минутын зайтай л багш. Их ойрхон богоо. Тэгээ дээшээдсэн явна. Баярлалаа ирсэн тарин баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ
Өндөрлөө. Баярлалаа. Баярлалаа. Яа. Буруу зүрх юм ярьсан байх үү? Оо юу яалаа гэж. Айгу байгаа.